хурж ирж шалгадаг юм. За тэгээд өртөө хоёр гайлын хэлтийн бүс үзмээр орцгоо. It ain't easy to say goodbye, darling, please don't start to cry. За үзэгчтэй одоо энэ бол миний ажлын байрны мест гэж одоо орсоор хэлдэг юм. Энэ одоо суудлаа. За тэгээд энэ байцаагчийн суудлал дээр суусныхаа хувьд ямар үүрэг даалгавартай юм бэ гэхээр ер нь транзитаар орж ирж байгаа вагон болон гүнээс орж ирж байгаа вагонуудын одоо ачаа дээш экспортлж байгаа ачаа дээшийг манай төмөц замын ажилтнууд манад авчиж өгөх ёстой. За тэгээд тэрнийхээ дагуу ямар вагон орж ирсэн бэ гэдгийг шалгана. За тэгээд үлийгээ суучий да. За сайн байна уу? Гайхч нь яаж ин гайгүй юу? Тэ өнөөдөр би одоо танай ажлын байцаагч, улсын байцаагч хийгээ сууж байна. За өнөөдөр ямар мэдээлэлтэй ямар вагонууд орж ирв. За энэ бичсэн байгаа одоо. За. Төмрийн хөдөр хоосон жинглэгүүд 49 вагоны бичиг байна. Энэ аймаг удаан орж ирж байна. 22 төмрийн хөдөр. Вагон 22 вагон төмрийн хөдөр орж ирээд 26 хоосон шингэлгүүд орж ирж байгаа юм. За энийг бол одоо батлаа юм. Тэ? Тэгээд төмрийн хөдөр чинь ив задгаа байдаг юм болохоор дахин юу байна гэж шалгаж үзнэ. За одоо ингээд бид байтугаараа шалгаж үзье. Fight the break of dawn, come tomorrow. Tomorrow I'll be gone. Tomorrow I'll be gone. Бороо орохгүй сайхан биш үү? Хэрвээ өнөөдөр нартай байсан бол гүрүүд болохгүй юу? За миний барьж байгаа нэг юм бол одоо энэ бацтом шалгадаг шидэт охин шиг нэг сайхан мундаг нэг юм байна. За яаж шалгах вэ гэх юм бол штэ. За ингэж татаж үзнэ гэхлээр. Татаж үзээд энэ домп маань бүрэн бүтэн хэвээр байна. За домпмынхын дугаарыг харнаа. B005 380. B005 380. За энэ бичих сачигтайгаа холбож үзлээ за энэ чинь. За контейнерийнхаа дугаар латтон хоёрыг нь хоёулангийн сайхан шалгачлаа. Одоо вагоныхаа дугаарыг шалгая. За вагоныхаа дугаар нь бол эндээ ингээд 22 220 806 гэдэг. Яг энэ чигээ ингээд шалгаад явчих шүү дээ цаашаага. 220 806. За энэ вагон бол яг л бүрэн бүтнээрээ сайхан яваад ирж байна. Эссэн шуурга одоо энэ цунами ирэх үл юм байна л да энэ Улаанбаатарчуудыг бодоход бидний одоо ярихаар бол энэ ард улстай жинхэнэ цунами болж байгаа байхгүй юу? Одоо иймэрхүү нөхцөл ч гэсэн ажил үүргээ биелүүлээд явдаг юм байна. Одоо яах вэ? Тэгээ тэрний нэг бол ажилт нь болж байгаа юм чинь. Одоо энэ төмрийн өдөр байгаа. Задгаа атсан юм болохоор одоо энэ шорлж үзнэ. Говьд бас ийм бороо ордгий байна. За нуугтараа хаа нуух. Тийш нуугтаа. Ой. Аба. За үчигчтэй төмрийн хөдөр гэдэг маань одоо нэг хэсэг шороо. Энэ шороон дотор ч одоо төмрийн янзын элементүүд байгаа. Энэ шорлол гэдэг нь болохоор доор нь юм хүн байна уу тийм ээ? Ингэж үздэг юм байна л да. За ингээд 46 вагон гэ үзтээ танаад. Бүрдүүлэлтийг хийгээд өртөө хоёр дээр очиж. Тэгээд энэ сайхан төмрийн өдрүүд маань зэсийн баяжлууд маань урагшаа улсын хилд авбаа. За одоо сүлжээгээр их юм бол цаанаас орж ирсэн одоо төмрийн хөдөр болон транзитийн ачаа таваарууд тавруудын одоо мэдээллүүд нэг сүлжээгээр ороод ирэн тэр цаанаасаа тэгээд одоо энэ саяныхаа
битээр шалгасан шүү дээ бүгдийг. Тэгээ бүгд сайхан бүрэн бүтэн таслом хөдлөөгөө хөдрийн төмрийн хөдөр маань сайхнараа. За одоо энийг би сайн энтэйгээ хянж үзснийхээ дараа хамга дарах үйл ажиллагаа явагдана. За хамгаа дарлаа. За. Сайхан биш үү энэ бас л. Би өөрөө шалгасан учраас өөрийнхөө хувийн тэмдгээр баталгаажж байна гэсэн үг. За тэгээ зүүрэндээ өчигдөнд хамгаа дарлаа. Гайлын байцаагч болсон да бас сайхан биш үү бас. Ойр хамга дараагүй. За одоо гар үсгэж зурна шүү дээ энд чинь. За тэгээ сүлжээгээр орж ирсэн бүх мэдээллүүдээ өөрсдийн саяныхаа мэдээлэлтэй тулгаж үзээд өөрийнхөө биет байдлаар норон бай цунамид өртөн бай шалгаад үзчихлээ. Тэгээд одоо тамга тэмдгээ дараад сүлжээндээ хаагаад тэгээд одоо ахлах байцаагчтай улсын хилээр гарах одоо зөвшөөрлийг олгоно уу гэдэг. Ахлах байцаагч нь хамгийн сүүлийн зөвшөөрлийг олгоно. Тэгээд ахлах байцаагчтай бичиг баримтаа өгье. За ингээд дараагийнхаа үйл ажиллагаанд цөмөрөө оръё. За энэ одоо ямар яадаг газар вэ? Яадаг юу хийх вэ? За манай энэ Эрдэнэтийн танаа төхөөрөмжийн гайлын хэлтийн гэсэн бол одоогор бол 8 байцаагчтай ажиллаж байна. За жолооч машинаас гараа. Тий өдөртөл юу н ачаалтаа үед л 90-д машин үзэж байна. Хүчин чадал бол 100-аас 120 гэж байгаа тий. За одоо энэ тараа юу гүний хяналтанд явж байгаа Чингэлийг бид нар унших гэж байна л да. Гүний хяналт гэдэг чинь одоо юу вэ? Улаанбаатар дарахын эрдэнэт. Одоо энэ тараа ерөөсө бүх мэдээлэл тэнд ороод ирчин тийм сая оператор байцааг шивчиж байгаа шүү дээ. Одоо энэ гүйж байгаа нь болохоор шууд сканерж юм гэсэн үг. Сканерж байгаа хөө зүсэлт хийж гин гэсэн байхгүй юу? Зүсэлт хийж гин энэ унш. За энэ л нэгээс 2 минут уншиж байгаа. Тэгээ одоо яг эн чинь ингэж явуулснараа энэ ингэж зураг нь гараад ирж байгаа. Тэгээ энэ дээр сканердод гараад ирж байгаа байхгүй юу? За. Тэгээ энэ шууд ерөөсөө 1-2 минутанд л машинаа үзчихэж байгаа юм шүү дээ. Тий. Шалгаж байна. Тэгээ энэ чинь одоо дүрс боловсруулах гүг дээр очиж байцаагч нар очиад дүрсээ оншлно. Энэний дараагийн. Одоо тийм эмнэлэг дээр бол Эрдэнэтийн зураг авуулаад Эрдэнэтээр зургийг одоо нөө яадаг шүү. Эмчтэй үзүүлдэг шүү. Яг тийм шиг юм байна тий. Энэ Чингэлийн мэдээлэл бүгд ингээ орчиж байгаа. Одоо яг хуучин машин. Энэ машин чинь энэ гэсэн үг үү? Тий. Энэ машин. Тий энэ ингээ бүгд камераараа харж байгаа. Энэ машиныг ингэж сканерлаад тэгээд нэг харагдаж байгаа нь юм. Энэ бол машин ачцсан харагдаж байна тий. За одоо энэ бол бас техникийн дэвшил, технологи хийг одоо манай бас замын үеийн гайлынхны өөрсдөө ашиглаж байгаа одоо иргэд биднийг маш хөнгөвчилж уур бүхэнд юм барахгүй байна гэсэн гэж бас бодож байна. За тэгээд дараагийнх нь шатна. Одоо энэ дээр дүрс боловсруулах чинь саяын машин одоо шалгах гэж энэ бичиг баримт нь ороод ирсэн байж байна. Энийг хэвлэх нь ямар учиртай? Энэ хот руугаа явуулах гэж байна шүү дээ. Одоо байцаагч минь энийг хараад ингээд энийг нэгтлэн шалгах гэсэн. Тэгээд тамга тэмдгээ дараад тамгаа дараад баталгаажуулаад энийг маань таниуртанд хийж баталгаажуулаад тэгээд бичиг баримттай хамт энэ зураг явна. Одоо удахгүй энэ маань ерөөсөө хотын гайл дээрээ сүлжээгээр хардаг болох гэж байна. Бас энэ хийгдэж байгаа ах. Tomorrow I'll be gone, say tonight. Fight the break of dawn, come tomorrow. Tomorrow I'll be gone, say tonight. За тэгээд танд маш сайхан үйлс ажил хийж байгаа юм байна. Ажлын өндөр ажил хийсэн. За баярлалаа. Миний хард байгаа энэ цааш энэхэн баригдсан байдлага маань бол Эрдэнэтийн тоног төхөөрөмж нь одоо 2 дугаар салбар нь байна. 2 дахь хэсэг нь байна. Тэгээд яг одоо бэлэн болцсон байгаа. Тэгээ яагаад одоо ажиллахгүй байгаа юм бэ гэх юм бол гардаг талбай зам талбай маань одоо бэлэн болоогүй. Тэгээд энэнийхэн одоо хөрөнгө оруулалтын шийдээд ингэх юм бол одоо гайлын ажилчид бид нар болон бас иргэдийн хөнгөн шуурхай ажлыг бас маш хурдан шийдвэрлээд явах юм байна.
За тэрэн дээр ингээ та бүхэн бас анхаараарай гэж бас хэлмээр байна. Тэгээд одоо цөмөрөө лаборатори руу орч үзцгээе. Хуучин замын үд чинь лаборатори байгаагүй юм байна л та. Тийм байхад одоо гаднаас орж ирж байгаа химийн бодисуудыг шинжлэхийн тулд дээжийг авчаад заавал Улаанбаатар руу очиод тэгээд шинжилгээний дүн гараад тэгээд буцаж замын үд дээр ирээд тэгээд нөгөө машин маань Улаанбаатар руугаа явдаг байсан юм байна. Тэгээ одоо бол шууд замын үд дээр лаборатори нэгдснээрээ бас маш түргэн хугацаанд асуудлыг шийдвэрлээд явдаг болсон юм байна. За зүмөр орж яаж шинжилдэг зүмөр харцгаая. За сайн. Гайл улсын байцаагч Ган Эрдэнэ. Гайл улсын байцаагч Отхон. Химийн бодис барилгын бүх төрлийн нэмэлт материалуудыг шинжилдэг спектрум 100 гэдэг манай багц шинжилгээ багж байгаа. Энэ дээр болохоор зэрэг бүх төрлийн химийн бодистэйгээр барилгын нэмэлт материалууд тэрнийг болж энийг бүр спектрийн төвшөнд уншаад английн кодыг спектрийн төвшин гэхээр спектрийн төвшин гэхээр өшөө наривчсан хэмжээгээр гэсэн. За. Өшөө наривчсан наривчсан аргаар. За энэ бас ийм материал тавигдсан байна. Ioskon 500 DT гэдэг энэ харт амих тесрэх хувьцыг шинжилнэ. Тэгээд харт амих тесрэх хувьцыг үрдэнд бол манай лаборатори зөвхөн нөгөө юу ашиглаад, этол ашиглаад анх ашигтны хэмжээнд хийгээ. Тэгээд гайлын төв лабораторид явуулаад наривчсан шинжилгээ хийдэг гэсэн. Одоо манай гайлын салбар лаборатори энэ аппаратыг ашиглаад 15-аас 25 минутын дотор тесрэх хувьц харт амхийг шинжилээд спектрийн түвшинд уншаад ингэ тодорхойлох боломжтой болсон. Ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. За. За энэ бол орох чиглэлийн хяналтын талбай гэж бас гайлынхаа өгдөг. Энэний артлын цэнхэр нь болохоо мэргэжлийн хяналтыг байгуулгын хяналтанд хамруулсан тухай мэдээлэл гэдэг цэнхэр хуудастай. За энэний артлын бол одоо 5 декларац, 5 зорчигчтой. Одоо машин явж ийн гэсэн үг. Тэгээд декларацийг харж чаад одоо машин очиж шалгая. За тэгээд одоо энэ авсан бараа таваарынхаа татвар хураамжийн үйл ажиллагаанд оръё. Тэгээд банкнд татвараа төлөөд одоо хүрээд ирнэ. Тэр хооронд одоо компьютерт бас энэ програмд шивж оруулдаг. Саяны хүнд бол би одоо 141 мянган төгрөгийн одоо татвар ногдуулаад 1200 төгрөгийн хураамж ингэж авлаа. Тэгээд энэ хүн маань одоо банкндаа сайхан тушаагаад надад бичиг аваад ирчихсэн. За машинаа сайхан шалгаад эзэнт нь хамгийн юм хүлээлгэж өгөө татварыг аваад тэгээд ажил маань дуустаа. Одоо гайлын талбайн хилцээр зөмбөр явъя. Ахлаа. За юу болсон? За энд нэг юм боллоо. За. Хараад ажиадалт энэ юусаа буулгасангүй. За. Тэгээд одоо энийг гаргаж болохгүй сте. Энэ аж ахуй нэгжийн тээврийн хэрэгслийн үед бол тийм эрсдэл бол байхгүй гэдгийг тооцсон байгаа байхгүй юу? Бид үзлэгт хамрагдахгүй бодноо гаргаж болно гэсэн аж ахуй нэгж байгаамаа. Сая их сони юм боллоо л доо. Тэгээд манай замын үүдийн бомтын одоо гайлынхан маань шинэ системээр ажиллаж байгаа маань энэ нэг юм бол хууль ёсоо маш сайн чанд цагтыг татвараа сайн төлдөг тийм ээ. Тэгээд цаг тухайд ажлаа маш сайн хийдэг аж ахуй нэгж оранж одоо улбар шар буюу оранж гэсэн тийм төлөвийг автоматар компьютерт оруулснараа тийм төлөвийг аж ахуй нэгжүүд нь авдаг юм байна. Тэгснээрээ саяны машин шиг ингээд заавал биетээрээ би очиод бүгдийг буулгаад тоолоод ингээд тэгээд ах шаардлага байхгүй шууд. Пожалуйста, welcome to Mongolia гэдээ оруулчих юм байна. За тэгээд ер нь бол цааштай бүр лаг байгаад их юм бол ногоон гэрэл гэдэг чинь дипломат шүү тийм ээ. Ногоон гэрлөө шууд ингээд яваад ордог. Тиймэрхүү жишээтэй
болоосоо гэж одоо аж ахуйн нэгжүүдтэй бас уриалмаар байна. За гайлын байцаагчийн дараагийн ажил гэх юм бол одоо зочдчдыг шалгах. Зочдчд маань ямар бараа таваар авч явж гин, гайлаар одоо орж болж гинөө болохгүй байна уу, декларацийн шалгана, паспортын шалгана, тийм ажилтай байна. За тэгээд орж хуралдаа суудаг гэсэн юм ажил байгаа. Тийшээ цөмөр орцгоё. Гайлын улсын байцаагч би Монгол улсын тусгаар тогтнол ажиллагаан батламжилж байна. За одоо ингэсэй гайлын байцаагчийн тангаргийн батламжийг уншаад одоо зорчигчтой шалгана. Гайлын байцаагчийн эрх үүргийн дагуу. За сайн байцгаана уу, декларацуудаа өгөөрэй. Лин күн юу? За тэгээ арилжааны шинж чанартай юмнууд авч явж байгаа тохиолдолд одоо мэдүүлэх хэрэгтэй шүү дээ. За тэгээ 20-т эрд зүйл авч явж байвал бүр гайлын хуулийн дагуу одоо цаашлаад явчих шүү дээ. Тийм ээ, анхаар мэдж байгаа тий. $700 эрэлж нохоо 8-ын 4-р купен дээр за нохоогоор шалгуулчтай ер нь бол зөрчил илэрсэнгүй. Тэгээд өнөөдрийн ажил маань бас сайхан бүтэмжтэй сайхан боллоо.